За ингээд хамтдаа удаан хүлээсний эцэст нойлын өрөөний Ханакогийн 2 дугаар бүлэг маань 2025 оны 1 сард гарсан. Хэрвээ та өмнөх бүлгийг нь үзээгүй байгаа бол тайлбар хэсэгт байрлах линктээр дараад үзчихэд ороод ирээрэй. Тэгэхгүй бол ойлгохгүй шүү за. Ингээд эхэлцгээе. Хүй. Та нар энэ цуу яриа мэдхүү. Хүмүүсийн амьдралын түүхийг хадгалдаг номын талаар цуу яриа. Бас Йосе сан сурагчдыг өөр ертөнц рүү аваачдаг шатны тухай цуу яриа. Мөн хүслийг чинь биелүүлэхийн тулд чиний хамгийн нандин зүйлийг авдаг хий үзэгдэл. Сургуулийн амьдрал үргэлжилдгээрээ эгэл жирийн хивэндээ үргэлжилсээр Камоми сургуулийн 7 гайхамшигын 7 дахь нь мэдээж 3 давхрын огтын өрөөнд байх Ханако. Ханако-сан, ирашаймасука? Ингэж дуудаад гарч ирвэл нэг хүслийг чинь биелүүлж өгдөг. Нойлын өрөөнд Яширо нэнэ маань нойлоо угаасаар яагав Ханакогийн туслах болчихсон гэдгийг одоо бүгд л мэдж байгаа хта тий. Нэнэгийн найз ангийнх нь охин байнга л сургуулийн сүнс 7 гайхамшгуудын талаар хэлдэг те. Тэгээд Яширо нэнэ чи 7 гайхамшигын эхнийхийг нь мэдхүү. 3 цаг хамгаалагч сургуулийн хаа нэгтээ байдаг асар том хуучны цаг. Тэр цагийн зүвг нь хөдлөх юм бол сургууль доторх цаг хугацааг хүсснээрээ өөрчилж удирдах болдог. Гэхдээ зүгээр ч хөдөлгөж болохгүй. Цагийг хамгаалдаг хамгаалагчид байгаа. Өнгөрсөн, одоо, ирээдүйг харж чаддаг хамгаалагчид. Хамгаалагчдын зөвшөөрлгүй цаганд хүрвэл чиний үлзий амьдралын цагийг чинь авна. Тэгээд чи үхэн. Мэдгүй ойр тарийн ийм цуу яриа тархаад байгаа штэ. Акинигийн ярьсан бүхэл цуу яриа биелээд байдаг болохоор нэнэ маань ер нь айц хөөцтэй. Тэгэл Акини гинтэл үнэндээ нэнэ чан би чамд хэлэх зүйл байгаа юу вэ гэхээр гэд хэлэх гэхэд нилээн хүчтэй чимээ гараад анги руу ортол анги нь хуучны гимээр илэгдсэн хамаг юм шороо тоосонд дарагдчихсан зөвхөн Аканигийн цүнх зүгээр бусад зүйлс нь хуучны шороо тоостой болсон байдیں۔ Аканигийн ярьснаар цаг хугацаа урагшилсан болохоор ганц аминд орох Ханако дээрээ очиод асуугаад ажийтал Минамото удмын Коу гарч ирээд Ханаког минь заамдаж аваал дарвана манай анги 2 хүүхэд жоохон болчихлоо штэ гэж байна. Ханако маань за угаасаа энийг 7 гайхамшигын нэг нь хийсэн гэдэг нь тодорхой. 7 гайхамшигын нэг болох 3 цаг хамгаалагч. Эхнийх нь Како цаг хугацааг ухраадаг. Хоёр дахь нь Гензай цаг хугацааг зогсоодог. Гурав дахь нь Мирай цаг хугацааг ухраадаг. Гурлаа тэгвэл аварцгаая гэж явж ийсэн. Яг үнэндээ би юу ч мэдгүй, тийм ээ мэдгүй. Тэднийг хаан ч байдгийг ч мэдгүй. Анх удаа уулзахад цаг хугацаа ухраад юм чин аюултай зүйл хийж болох юм байна гэд хэлсэн чинь уулзах ирэхгүй болгоод бүр хаан байдгаа ч хэлж өгөөгүй шít гэт юм да. Манай хоёр бол худлаа мань хоёроо тоглоол гайхамшгууд бинээ мэдгүй байна гэж юу байдیں гэсэн ч энэ нь үнэн байлоо хөөрхий. Одоо яана. Гэхдээ Ханакогийн сонссон ганцхан баттай зүйл бол хамгаалагчдын нэгэн сургуульд сурагчдын дүрд хувирчихсан байгаа. Тэгэхээр танай ангийн Акини хинч мдээгүй зүйлсийг аль хэдийн мэдчихсэн нэнэ чамд хэлдэг гэсэн биз дээ те гэд шууд очиод сэжиглэж эхэлнэ. Акини бүр ямар ч гимгүүл царайтай байдаг л та. Нэнэ асууж зүрхлэхгүй байсан болохоор Ханако шууд нэнэгийн сүнсийг биенээс нь гаргаад өөрөө биед нь ороод Акиниг булан шахаад айгуу чи найзаасаа юм нугаадаа юм уу? Зүгээр хилчгэлдээ бэб. Наагаад юм нугаадаа юм бэ гэл бүр солиотой заа. Тэндээсээ хоолдоо тэр эд чинь муудалцаад байж идэл буланд нэг залуу чичрээд байгаа юм уу? Уйлаад байгаа юм уу? Мэдэгдэхгүй хийн гэсэн чинь Аканигийн бүр багын найз Аи гэдэг бүр Аканитай багасаа л найзлсан өдөрт нэг удаа үерхий гэж гуйгаад 3624 удаа хаягдсан Аканид өөрийгөө алах хэмжээний хайртай болохоор түүнтэй холбоотой бүх зүйлс дээр л их хэмзэг ханддгийн гинэ. Тэгээ манай эд ч үннээ хэлнэ болсон бүгдийг хэлэхэд би бас тусалъя. Аканиг л хамгаалж ивэл юу ч хийсэн хийнэ л гэж байна. Аканиг манай эд нэлээд удаан ажиглалаа. Гэ бүр юроосоо имэтимээс сэжиглэх зүйл огт гардгүй. Нэг өдөр Аканы сургуулийн театр руу орохыг нь манай эд хараад араас нь ороод Ханако одоо л жинхэнэ төрхийг нь гаргая гэд өөрийнхөө хаку жуута чадвараа ашиглаад дайралт хийхэд цаг хугацаа зогсож 7 гайхамшигын нэг гараад ирлээ шүү. Хингээж мэдээж Аканигийн найз Аи. За нэг юм бас тайлбарлачаа. Энэ охиныг Акане Аи, эрэгтэйг нь Аи Акане гэдэг адилхан нэртэй учраас одооноос охиныг нь Акане гэрээ, эрэгтэй нь одооноос Аи шүү заяа.
Тэгэл нөгөө Аканы тайртай Аои чинь бүр цаг хугацааг зогсоож чаддаг гайхамшиг болж таарлаа. За одоо тэгвэл Аои яаж цаг хугацааг зогсоодог болсныг мэдье. Нэг өдөр Аои Акане би чамд мангар их хайртай штэ гэдэг дахин нэг удаа татгалзсан хариу аваад байж итэл гайхамшгууд хоорондоо хувилдаад Аканегийн хажуу талаас шил унгаагаад энэ үед манай Аои зогс гэж хэлсэн чинь зогссон. За ер нь бол нөгөө хоёр цаг хугацааны гайхамшиг нь анханасаа Аоиг элсэлтийн баяраар албаар хуурч гэрэмтийн Яширо нэнэ шиг зөвлөм хийгээд өөрсдийнхөө эрхэнд байлгаад байгаа юм байна. Тиймээс Аои тэдний болоод төгсөх хүртлээр бас цэвэрлэгээ илэрхийлдэг. Иви. Гэтэл сургууль дээр их сонирхолтой юм болж цаг хугацааны ирээдүйн гайхамшиг Мирай гэх жоохон охин сурагчдыг бүгдийг нь гөгшин өвөө эмээнэр болгоцсон. Уг нь Мираиг хүлцэн байсан чинь тэндээсээ оргоод ийм зүйл хийгээд яваад байгаа дэггүй ох юм байна. Ханако бол худаг бариад шууд алчи гэхэд Аои за Бэндмэн үхсэн сүнсээ бити инээ түргээд агаарай. Амнаас гэж ямар чухал гэдгийг чи мэдгүй л дээ. Чи угаасаа алуурчин юм чин юугаа мэдхэвтэй эдэргээд л. Ханако харин код ирээдүйн гайхамшигыг барих юм бол нэнэт бити хэлээрээ гуйжин гэдэдیں۔ Яалтчгүй нэг юм нуугаад байгаа юм л та. Мирайн бэлэггүй бол би энд нь хүрээл шууд хөгшин болдог гэж хэлж болно. Тэгснэ бүр Мирай код хүрээд хөгшин болох гэсэн биш шууд ахшгээ кул залуу болоод за яагаад хөгшөрөхгүй байгаа гэхээр цаадах чи угаасаа далдын нөгөө хүчтэй болохоор хүч нь хагасл өвлчилж байгаа юм баг. Минамотогийн хахад нэнэ мэн авхаангууд уралцсан болохоор харж ичиж байснаа. Мирай-сан битгий зүхтаатай намайг ч бас урт хүлтэй хөөрхөн охин болгоодох гэдэл араас нь гүйндэ. Яаж гүйцгүү? За тэгээд нэнэ мэн өөрөө өвхөр зэвсэг тижээдийн болохоор тийм аргаар үзийгээд араас нь хөөхгүйгээр манай эд өгөөж тавиад Коу өөрийнхөө хүчээр хэсэг барьж Аои тусалж хэсэг зогсоодог. Гэтэл Мирай тэрнээсээ шууд мултраад "Игээ, би таныг гүнж болгоод өгье" гэд хүрэхэд нэнэ зүгээр л шууд ухаан алдчихдаг. Учир нь нэнэ мэн Ханакотой бүр уулзахаасаа ч өмнө аль хэдийн амьдрах насгүй болчихсон байсан. Энд Ханако ямар ч хамааралгүй. Тэгээ бүр Ханако өөрөө өвчгсөн учраас би өвгцэн учраас надад хэн өвхнү үү, амьдрнү үү, огтхон ч хамаагүй штэхөө гэж мэгээ заа. Ханако бол өвхлөн ойртчихсан эсвэл Коу шиг төрхөөсөө тусгай чадвартай хүмүүст л харагддсан байна л да. Тэгэл та нар гайхаад байх зүйл биш. Энэ хорвоо дээр чинь төрөх үхэх чинь хувь тавилан Мицубаг санаж байгаа айлгүүдээ те харин ч нэнэг ад жаргалтай байх гэж хичээж байгаа гэд. За тэгээд цаг хугацааг байранд нь оруулахар бол нооны гайхамшиг нь. Гэтэ Коу нэнэг өхүүлэхийг хүсгүй байгаа болохоор цаг хугацаа урагшилбал одоогийн ой санамжаа мартах учраас Аои зөвхөн Коугийн ой санамжийг цаг хугацааг ухраах энэ үед нь төр зогсоож өгнө. Яа. Нэрээ нэнэ үхэн гэж үү? Цаг хугацаа хэвийн байранд орлоо. Цаг хугацаа энгийн байдалтай орчихсон нэнэ мэн нэг захиа аваад баярлаад наа гэсэн явж ирсэн чи Яко үнийг ирээд бөөн уур шууд л соёогоо зооно гэж дайраад учир нь 7 гайхамшигын 2 дугаар Мисаки шат. Тэр шатны дөрөвдөгтөр яасан ч гიშгэж болохгүй. Хэрвээ гიშигвэл үхэхстийн ертөнцид очиж үхдэг жамтай гэсэн суу яриаг нь нэнэ солиод Мисаки шатан дээр хөдлөлцөөд алхвал үүрт хамтдаа байна. Харин дөрөвдөг шатан дээр гიშигвэл үүрт салгана гэсэн суу ярианд биелээ олж Яко үнийг минь ядаргаанд орж өдөр болгон хосууд ирээд амар заяаг нь үзүүлэхгүй байгаа юм байна л да. Нэнэ харин гогчин гэдэл Ханакого хайгаал байла. Гинэт Коу маань гарч ирээд юу ч болсон мань андаа чиний талд шүү л гэж байна. Нэнэгийн амьдрах хугацаанд богинохон болсныг мэдчихсэн болохоор Цучигүморо дээр очиод сурагчдын өнгөрсөн болон ирээдүг бүртгэдэг ноноос нэнэг хартал өнөөдөр Ханако нэнэ хоёрын анхны үнсэлд болно гэсэн байхыг нь хараад сандраал болиулах гал гүйж аам л та. Хамгийн гол нь ирээдүг юусоо өөрчлөх боломжгүй байдаг гэсэн. Нэнэ харин Якотойгоо Ханаког хайж ахта модтой дараад энэ модны өмнөх цуу яриа нь уг нь бол сэтгэл илчлэлтийн мод. Энэ модны доор хайртай хүндээ сэтгэлээ илчлэх юм бол нөгөө хүн нь дургүй байсан ч хосууд болдог цуу яриаг нь нэнэ өөрчлөөд цэцэрлэгт хүрээлэнд нүүр царайтай мод байдаг. Тэр модыг олж харвал насан туршдаа аз жаргалаар бэлхэж амьдардаг гिचгсэн болохоор байнга л сурагчдаас нуугдаж явж байгаа. Тиймээс бүдүүн шилбэтэй охинд үнэхээр дургүй байгаагаа илэрхийлсэн чинь нэнэ шууд "Нани дахиж намайг бүдүүн шилбэтэй гэвэл алан шүү за" гэдэл сүрдүүлж аам л та.
Арай гэж Ханакогоо олоод өнөөдөр цайны цагийн дараа ширээн дээрээ ирсэн чинь надад тайрын захиа ирээд наад юм да. Чи надад тайртай болох залуу байхгүй гэж хуцаад байсан харж гин үү? Яг л намайг байгаагаар минь хайрладаг хүн байгаа шүү гэл гайхуулаад чи намайг дандаа манжин хөлт гэдэг намайг хайрлах халамжлах хүн байдэн шүү гэл. Ханако хариуд нь сэтгэл санаа хизүү байгаагаа хэлэхэд шууд гацар дээр нь үнсчтیں۔ Тэгсэн манай Ханако хөөй нэнэ чи охин хүүхэд бэж ийм болгоомжгүй байж болохгүй штэ бро. Наад захианы чин доор Аканет гидсэн байна гэдیں۔ Ёо ивэдээ нэнэх юм мэндэ. Сүүлийн үед Коу нилээн сэтгэл санаагаар унсан байдалтай жаахан эм оролтой байгааг нь нэнэ анзаараад тэгээ сургуулаас гадуур болдог галын наадамд авч явах гэсэн ч Ханако заавал гадагшаа гарч яах гэдэг юм бэ? Сүнснүүдийн авдаг сургууль дотор болдог зуны фестивал дээр 7 сарын 7-ны өдөр Мисаки шатан дээр ирээд залга тоглох хэрэггүй гэдیں۔ Ёстой яахын аргагүй л сүнснүүдийн гайхалтай зуны фестивал хурш. Эмэгтэй хүн болсон юм хойно манай Яширо нэнэ хөөхөн юката өмсч гисэн байхыг нь манай хоёр хараад дурлаад байна уу яагаад байна. Саяхан л манжин хүлт гэдээсэн тий Ханакогоо. Тэнд 9 шидийн тоглоомнууд амттай зүйл зарж байхаар нь хідэн зоос өгөөл юм худалдаж авах гэсэн ч үгдгүй юм. Сүнсний ертөнцид өөр илүү үн цэнтэй зүйлээр юм худалдаж авдیں۔ Гинэ. Тэгээ цаадах чи хадгалсан байсан загсны хайрсаа өгсөн чинь твэр дүүрэн амттантай болох жишээний. Бас тэнд байгаа сүнснүүд баахан цаасл барьсан энэ хэд бас тоглоом тоглоход цаас өгөөд ахаар нь гайхаад асуухад энэ нэг юмыг нь танзааку гэдэг лангуунаас юм авч тоглож хожих бүрт өөр танзааку өгдөг нийт ногоон, улаан, шар, цагаан, хар гэсэн 5 өнгө байдаг ба бүгдийг нь цуглуул чадвал нэг хүслээ бичээд хусан дээр өлөгдөг цуу яриа байд юм байх уу. Коу нэнэ хоёр сүнснүүдийн ертөнцид яригддаг цуу яриа юм чинь ёстой үнэн л байж таараа гэдэл Коу Мицубагаа эргээд хүн болгоно нэнэ харин бүдүүн шилбэ нарийнхан болгоно гэж хүсэх учраас ёстой ухаан санаа самурсан юм шиг л танзакугийн авах гэдэл алаан болно штэ. Зөндөө их явсан чинь ганцхан ширхэг танзааку дутаад бүх газар нь хааж байгаа болохоор дэндүү аазгүй байгаадаа гутарцгаасаа амтад явж ил нэнэг мэн нэг үхэр мөргөөд наачт юм да. Үхэж далд орлоо л гэж бодоод нүдэ нээсэн чинь хүний ертөнцийн зуны фестивалд ирчиж. Ханакотой нилээн адилхан бацкан ирэхээр нь sorry мидөө одоо хэдэн он бэ? Хэдэн сар вэ гэсэн чинь 1964 оны 7 сарын 7 бүр 50 жилийн өмнө ирсэн байдаг шүү. Шок. Тэгээ нөгөө хүүхэд ажаа та төөрсөн бол би таныг хулсны хажууд хүргөөд үгүй. Тэнд төөрсөн хүүхдүүд угаасаа очтیں۔ Би бас тэнд очиж юм үлгэх чаа гэл харсаж нэнэт хамгийн хэрэгтэй байгаа ганц улаан танзааку. Нэнэ бодно штт. За энэ пацканаас яаж хийж байгаа таваад хүслээ биччихвэл одоо үедээ очих واخ. Ажаатаа өгчих гуйж гин. Ажаатаа өгчгөлдөө гэтэл нөгөөх нь бүр ямар балаа ихчвэл гэж бодсон байх. Сүүлдээ ажаа наад танзааку өгч нь авчвал найз залуутай болох юм байгаамаа ч гэж байх шиг. Манай баткан тэгээд нөгөө ажаагаа өрөвдөөд уух юм авч өгөөд ажаа таны наад шилб шагаа энэ чинь бүр хавтчихжээ гэж авсан. Бүр нэг дургу үгийг нь хэлсэн. Нэнэ бүр ханагийнхын шилб шагаа хавдаагүй заа юу. Зүгээр хагаа за гэж мэгээд. Гинтэл нэнэгийн толгойд Ханакотой адилхан юм байна гэсэн бодол зурсхийн орж ирээд ажаагийн дүүгийн нэр гэсэн чинь юугийн ам нэ гэж авлаа. Манай Ханакогийн ихэр шүү дээ. Ихрүүдийн нэг нь ах нь байдаг штэ. Тэгэхээр юугийн ам нэ ах нь юм ээ. Тэг жаахан юм болохоор амыг нь арчиж өгөхөд л шууд л нэнэхчээ та бараг л миний сонирхол юм байна гэд нөгөө танзакугаа өгсөн ч нэнэ дахиад бодол ийм жаахан хөөрхөн хүүхэд том болоод Ханаког алах юм байх та. Эсвэл Ханако алах юм болов уу? Энэ бүхэн зүгээр л зүүд байгаасаа гэд аманэд бүх танзакугаа өгчхөөд духан дээр нь шоп хийдэл өмсөд өвхрөндөө мөргүүлээ гэж чийдэд явлаа. Тэг яахарахгүй өвхрөнд мөргүүлээд одоогийн ертөнцтэй бүр ирчдэг байш шүү. Аманыгийн хулсан дээр үлгсэн хүсэл нь харин нэнэ ихчтэй дахиж уулзмаар байна гэж бичсэн байсан. Дараагийн хэсэгт хөөхөн игдүүтэй Мокка болон Ханакогоос эхлээд бүгд чихэр идмээр байна гэсэн зомби болцсон сургуулаар дүүрэн чихэр хасан зомбинууд. Коу нэнэ хоёр л зомби болоог болохоор нуугдаад ажил нэнэгийн дурлалт симпай ах нь ирээд авралын бурхнаа харсан юм шиг л манай хоёр эрхэлж гарна өө. Сургуулийн бүх хүүхдүүд хаа сайгүй л зомби. Симпай ах нь байдаг чадлаараа л тулалдсан ч чихрээ нэгсээр сүүлд нь нэнэд нэг савтай юм өгөөд дохио өгөөд цацхад азар бүгд хуучин хэвэндээ орлоо шүү. Симпай л дарвайж нэг туршилт хийх гэж байгаад өөрөө ийм зүйл болгосон хэрэг. Ямар ч тач энэ хэрэг нэг юм намжлаа.
За та нар өмнөх бүлэг дээр хүн байж агаад үхээд 7 гайхамшигын 3 дугаарх болсон Мицубаг маш сайн мэдэх бах те. Цаадахчийн сүнс болоод удаагүй байгаа нилээн эмзэг ядж яхад бусад сүүгийнүүд нь хүүхэд гадуурхаад нөгөөх чинь кёрнүүд минь та нараас алхаж ийн гэл гомдоол уйлал гараал гүйчж байгаа юм чин. Сургуулаар дими тэнэж хэсүүчлэн өөрийнхөө хүн байсан үеэ санан гуниж гутраад нус нулимсандаа холилдоод байж яхад симпа ирсэн ээ. Чам шиг хүн болохыг хүссэн байгаадаа хандаггүй сүнснүүд хамгийн аюултай гэд баг алах гэдэг юм уу яах гэдэг. Ашгүй нөгөө хэд сатааруулж Мицубага хүлээ авдیں۔ Цаатах их чинь яг үндэ гадуурхаагүй мэн лээ. Зүгээр л шинээр орж ирж байгаа болохоор аль биесээр хүлээж авдаг. Тэгээ яг яаж хүлээж авахаа мэдгүй нууцаар ярилцаж байсан л төдий. Хичээлийн шинэ өдөр эхэллээ. Нэний игдүүтэй найз Заканетигийн мэндэлчээл судал дээрээ суухад яг гар талд нь Ханако дөрөнд хувцастай юу ч болоогүй юм шиг сууж яхаар нь гайхаад хичээл орж яхад мэдрэлтэй дайлтаа бусад хүүхдүүд чамайг харахгүй байгаа хурдан 0 руугаа яв гэсэн чи Ханако юу яриад байгаа юм бэ чи өнөөдөр би хаачин зүгээр үү хичээл дээрээ сууж ах чинь бас юу Ханако би бол амааны хүн шүү гэд ахаар нэний бүр нервтэд хамгийн гол нь ангийнх нь бусад бүх хүүхдүүд цаадахтай чинь яг л нэг анги юм шиг яриад байдаг. Нэний үнэхээр итгэж өгөхгүй юу ч болсон хардаж сэрдээд бас нэг худлаа юм зохиож гайхшруулах гээд байна гэл нилээн шинжсэн ч огт хар төрүүлэхээр юм гардаггүй. Ганцхан сонирхолтой зүйл гэвэл тэнд харагдаж байгаа цамхаг өмнө огт байгаагүй байхгүй юу? Нэнэтэй яг адилхан мэдрэмж авсан дараагийн хүн бол мэдээж Коу. Цаадах чинь бас л өглөө хичээлдээ ирэхэд аль хэдийн өвчгсөн 7 гайхамшигын нэг болчихсон Мицуба нь эргээд хүн төрхөндөө орчихсон юу ч болоогүй юм шиг ангид байж байх жишээний. Нэний бүр сэгсийчээд шоконд ороод ядж яхад ангийнхан хүүхдүүд юу ч болоогүй юм шиг л угаасаа л Ханаког эдний ангид байсан юм шиг л харьцаад байдаг. Энэ мэдрэмжийг зөвхөн Нэнэ Коу хоёр л авч байгаа болохоор хоёр талаас би биений хараад бөөн баярхүй. Юу болоод байгаа юм болоо гэл амьда учрыг нь олж хужрыг нь тунгаах гэдэл толгоогоо гашилтал бодно. Тэгээд юм ярьж яхад Аканы аавын хоёр нүдэн дээр нь хэсэг болоод хуваагдаад Нэнэг маань айж сандаргаад нөгөө эдийгээ дуутахад угаасаа л ингэчлээд юм дөө зүгээр штэ удахгүй хэмдэ орчин гэж юм. Тэгээ энэ бол мэдээж яах аргагүй жинхэнэ ертөнц биш байна гэдгийг манай хоёр мэдчихлээ. Мицубагаас асуусан чинь чимээгүй айжсна гинтэл уурлаад ер нь яадын хинт хамаатай юм энэ ертөнц хуурамч байсан ч аз жаргалтай хайртай хүмүүстэйгээ байхад болоо юм биш үү гэл өөр юу ч хэлэхгүй явчлаа. Үзэгдэл салигдлаа. Хөөй ийм цоо яриа сонсч ийсэн үү? Зургийн өрөөний Шижима-сан төгсөлтөөс өмнө нас барчихсан зураг дуртай байсан охин. Түүний зураг дээрх өөр ертөнц нь бодит амьдрал дээр биелэгдэх боломжгүй. Ямар ч хүслийг биелүүлдэг гайхалтай ертөнц. Гэхдээ тэр ертөнцид нэг л удаа орох юм бол дахиж бодит амьдрал руу буцах боломжгүй. Үргэлж нэг байдлаараа амьдрна гэсэн үг. За тэгээд Коу Нэнэ хоёр уучраа олчих гээл замд нь өөр 7 гайхамшигт ордог. Хоёр маань хүртэл энгийн хүмүүс болчихсон. Бодит амьдрал дээр хизээч хоол хийдэггүй Коугийн ах Симпай кек энтер хийчихсэн. Сүүлдээ Мицубаг хүлж байгаад асуухад тэнд байгаа цамхагт очиод уучраа олцгоо л гин. Манай хоёр очиход Шижима-сан шууд Нэнигийн маань бүдүүн шилбийг барьж аваал. Пөөх ваавлда анх удаа ийм бүдүүн шилбэг харж ийн чи яг хүн юм уу? Үнэхээр гайхалтай энтер гэл зайлвал яах нүвдэ те. Тэгэл шууд хай би бол 7 гайхамшигын 4-р эндээс гар харгаа олохоор ирснийг мэдж байгаа хоёроо. Тэгэхээр Нэнэ Ханаког Коу Мицубаг алж иж энгийн ертөнцтэй очиорой л гэж байна. Хичнээн хуурамч ертөнц байсан ч манай хоёр угаасаа яаж алж чадах вэ? Өөр ямар нэгэн арга чарга байх л ёстой гэж бодоол. Одоо л мэдээж Шижима-саны зургийн ертөнцид энэ хэд маань орчихсон байгаа гэсэн үг. Ангиара бөөндөө бултаараа гой дурсамж бүтээгээд эндээ үлдмээр ч юм шиг. Гэтэл Нэнэ хурамч Ханакод яг үндэ чамтай адилхан Ханако гэд бой байд юм аа. Тэр маань их сэтгэл сайтай. Би нилээн тасаж массан гэл хамаг юм хэлчихнэ. Коу харин Мицубад шууд л жинхэнэ ертөнц рүү явахын тулд чамайг алж байж явах юм байна гэдгийг нь хэлсэн чинь энэ дудвал чиний ай санамж чинь багаар арилах ёстой доо. Тэр цамхаг руу яваад ч хэрэггүй. Угаасаа хариултыг чинь өгөхгүй. Ай санамж чи арилсан л гэж бодсон гэдгийг нь сонсоод Коу нилээн ууралсан ч Мицуба шууд өөрийнхөө хүчээ гаргаад яагаад энэ ертөнцид ирсэн гэж би хүн болмоор байна л гэдэг. Коу харин энэ ертөнцид байгаа хуурамч хийх хоосон Мицубатай байж чадахгүй учраас манай хоёр бол нилээн бас тулалд нь баг хамт үхэх гэж үзэн дээ.
Нэнэ маань харин Ханакогоо алахгүйгээр энэ хуурамч ертөнцөөс гарах ямар нэгэн аргыг хайна гэдэл сургуулийн бүсээс гарлаа. Аминдаа энэ ертөнцөөс гарах гэдэл автобусан суусан чинь автобусны жолооч нь Шижима. Зүхтаал машин дайруулангаа алдсан чинь жолооч нь Шижима. Цагдаа энгийн иргэн бүгд Шижима. Эн чинь миний ертөнц шүү дээ. Чи хаашаач зүхтаж чадахгүй. Манжин хүлт минь л гэж байна. Уйлаал садан сууж хахад нэг биер би чамд эндээс гарах арга зааж өгье гэсэн ч Ханако шууд нөгөө биерийг хухлаад Нэнэг ухаан алдуулаад унтуулцдаг. Түүнийг тэврээд ирэхэд Коу яатсан гээл гайхаад тэгсэн Ханако Мицубаг харж ийсэн. Иш чааста чиний хүсэл чинь хүн болох л байсан юм уу гэснээ шууд хувраад хүү өөрийгөө Ханако бишгээдсэн чинь мөн байсан байж таарсан. Тэгээ шууд л Коу би чамд хэлээстэй Нэнэд амьдрах 1 жилээс илүү хугацаа үлдээгүү. Тиймээс энэ ертөнцид үрд үлдээж амьдруулах сонголтыг хийсэн. Тийм учраас энэ ертөнцид үлдэхэд хийдхэн цагийн хугацаа үлдсэн тэр хүртэл Нэнэг хорилоо гэд аваа явчлаа. Тэг Нэнэ мэн санаатай болохоор албаар ухаан алдсан юм шиг дүр үзүүлээд бүгдийг нь сонссон байж таарсан. Тэг өөрийгөө үхэн гэдгийг хүртэл сонсоод үнэхээр гайхаж сэтгэлээр унаж байна да. Хэцүү ч юм да. Шижима-сан ирээд бас л тайвшруулах гээл ярилцаад Нэнэ уйлж ийсэн. Намайг аргадаад гараа өгөөч гэснээ шууд бити хөдөлт балан авгаа минь хөдлүүл энэ будаг халигчаар дүрчих шүү гэж авдیں۔ Шижима шок. Чи чин саяхан л уйлаад байгаагүй мүү гэхэд жүжиг байсан юм аа гэл. Заавал жинхэнэ ертөнцлүүгээ ямар байгаа мүү гэхэд тийм ээ л гин. Нэнэгийн хүслийг сонслоо гэл Ханакогийн ихэр болох Цукаса гарч ирээд манай хоёрыг нэг газар руу чуулуудчихсан. Тэнд харин Нэнэ Шижиматай эмнэлэг дотор. Эмнэлгийн өрөөнд дахин нэгэн Шижима өвчнөөсөө болоод чаналж агааж өөрийнхөө зургийг зурсаар байгаа үзэгдэл харагдах нь тэр. Шижима харин өөрийнхөө амьд байх үеэ хараад шууд алхаар дайрахад Нэнэ мэн хамт зүхтаад тэгээ нөгөөх нь тоосон шинжгүй вау ямар бүдүүн шагаатай ингээл бүр метрлээд ээжэдэг. Сүүлдээ эндээс гарах хаалгыг зааж өгье. Оронд нь хамт амттан идээ гэж авсан. Шижима эмнэлэг дэмжлүүлж байхдаа нэгэн цамхагийг заавал зорж дуусгах гээд улаарад тэгээ зурж дуусгасан учраас түүний сүнс нь хүмүүсийн цуу яриагаар зургийн өрөөний Шижима-сан гэдэг 7 гайхамшигын нэг болсон. Тиймээс одоо Шижима өөрийгөө өвөхөөс өмнө зураг зурж дуусгахгүйгээр алах гээл байсан юм лээ. Эцсүүлд нь хоёр Шижима бие биенээ хүлээн зөвшөөрч хий үзэгдэл байсан ч хамаагүй мөрөөдлөө биелүүлж байгаа шүү дээ гэж хэлээд бүх зүйл замхарна. Зургийн ертөнцийн иргэн ирээд Шижимаач анханасаа л энэ хитдээ туслая гэж бодож исэн болохоор түүний бүтлгүй бүтээл болох биер нь гарах ганцхан гарцыг зааж өгөөд жинхэнэ ертөнц рүү явахаар олдог. Дөрмийн дагуу Ханако замд нь саад олон эндээс явуулахгүй Коутай хүч үзсэн ч мэдээж Ханако илүү хүчтэй аж таараа. Арай гэж Ханаког эргүүтүүлж байгаа зугтсан ч дахиад олоод ирнэ. Тэг Нэнэж уйлж унжаад яагаад миний амьдралыг чи ганцаараа шийдээд байгаа юм бэ? Миний үхэгсхийг хизээ үххийг мэдлээгээд худал хуурмаг ертөнцид намайг насаараа амьдргээд байгаа мó? Би ингэж амьдрч чадахгүй, удахгүй үхэх байсан ч жинхэнэ ертөнцид л очмоор байна л гэж байна. Ханако мэдээж Нэнэгийн хүслийг нь сонсож биелүүлэх ёстой болохоор жинхэнэ ертөнц рүү явуулахаар болсон. Нэнэ гэтэл зургийн өрөөнд Шижима-сантай. Тэгэхээр одоо Нэнэ Шижимагийн түүний Ёриширог үгүй хийжээч цаашид энэ зургийн ертөнцид дахин сурагчид хорих боломжгүй болгох учраас Нэнэ маань маш гайхалтай, аз жаргалтай өдрүүдийг бэлгэлсэнд баярлаа гэд Шижимагийн Ёриширог үгүй хийж 7 гайхамшиг биш болгодог. Угаасаа Шижима 7 гайхамшигыг хүсээгүй. Ингээд бүгд жинхэнэ ертөнцөө эргэж ирнэ. Нэнэ Коу ангийнхантайгаа аз жаргалтай байгаа бол Мицуба тэднийг нууцаар гунигтайгаар харсаар харин Шижима дээр Ханакогийн ихэр Цукаса ирсэн харагдана. Нэнэ хэр удаа амьдрах бол Шижима түүнийг 7 гайхамшигын 1-р ихтээр очиж уулзаарай гэж хэлсэн. Тэгэхээр Яширо Нэнэ яг хизээ өөхөх бол гиснээс хөөй чи мэдхүү сургуулийн 7 гайхамшигын талаар 7 Нойлын өрөөний Ханако-сан 2 Мисаки шат 5 4 цагийн номын сан 1 3 цаг хамгаалагч 3 толин там 4 зургийн өрөөний Шижима-сан 6 үхлийн бурхан. За ингээд удаан хугацааны дараа гарсан Нойлын өрөөний Ханако-сан анимегийн 2 дугаар бүлэг дуслаа. Тэгээ 3 дугаар бүлэг мэдээж гараагүй, хизээ гарах нь тодорхойгүй байгаа. Маш удаан хүлээсэн ч гэсэн дахиад бөөн асуулттай л дуусчлаа да тийм манайхаа. Тэгээд удахгүй дахиад гоё гайдаараа уулзцгаая. Зүрх. No, I shouldn't be